Тариачны амьдралыг аваад үзье. Дэлхийн хаанч байсан, Хятад, Европ, Америкт ч байсан бай. Тэд өглөө босоод гадаа гарч тариаландаа зориулан цаг агарын байдлыг ажин юу хийхээ төлөвлөдөг. Тариалан эрхлэхэд хизээ газраа хаглах, хизээ үрээ суулгах, хизээ услах ёстой нь тодорхой байдаг. Жил бүр л давтагдаж байдаг. Цаг агаар баг зэрэг өөрчлөгдөхөд тэрэнд нь л тохируулдаг. Хит их бороор бол шуудуу татан усаа зайлуулна. Гантай жил бол мөн л шуудуу татан ус оруулна. Тэд бодох хэрэгтэй ч өдөрт 10 орчим зүйлийг л харгалзан үздэг. Монголчуудын хувьд мөн л адил гэрээсээ гараад мөн л адил тэнгэрийн байр байдлыг ажина. Гэхдээ нүүдэлчдэд нэгэн жиг дэгнэн тарьсан тариалан байхгүй. Харин мал сүрхтэй. Морь, хонь бүгд адилхан харагдаж болох ч малчин хүн нэг бүрийг нь зүсэлж чаднаа. Танд 100, 200 мал байлаа гэж бодъё. Та бүгдийг нь нэг бүрчлэн мэдэх шаардлагатай болдог. Энэ мал нь хөлөөгөнтэйсэн, нөгөө нь идэхэд хүндрэлтэй байгаа, энэ нь хээлтэй, энэ нь сая төлөлсөн, төлөө хөхүүлэхэд хүндрэлтэй байж магадгүй гэд мал бүрийг нэг бүрчлэн мэдэж байх хэрэгтэй болдог. Би сэтгэл судлаач биш ч гэлээ энэ амьдралын хэм маяг нь монголчуудын сэтгэлгээний арга барилд маш том ялгаа авчирсан гэж боддог. Өнөөдөр ч гэсэн тэдний сэтгэлгээ суурин хүмүүсийнхээс өөр хэвээрээ байгаа. Суурин хүмүүсийн хувьд баялагийг цуглуулж хамгаалах нь чухал байдаг. Тиймээс тэд хан барьж, агуулх барьж баялагаа хадгалдаг. Харин Чингис хааны хувьд ямар ч хан, ямар ч агуулх бариагүй. Тэр бол хөдөлгөөний хүн. Тэгвэл тэр юу хийсэн юм бол? Тэр хөрөнгө мөнгө цуглуулсан юм уу?